Ард түзөө үзүүлж байна. Зуун настай ээж 8 дугаар хэсэг. Харин хажид гэнэт довчинг жин тэхээр явлаа гэхэд нь өөрөө амнаасаа болж явуулчихлаа хэмээн араас нь санаа зовж байсан билээ. Ер нь энэ хот айлд довчингийн араас санаа зовоогүй хүн гэж үгүй. Будаж санаа зовохдоо эхнэр сэндэндээ би бүр довчинд санаа зовоод болдоггүй. Хөөхий хүний ганц хүү шүү дээ. Энэ муу аав ээж хоёр нь ямархуу хэцүү байгаа л доо. Би уг нь дандарт их сайн хэлсэндээ. Хашир жинчин хүн дагуулж яваад гайгүй ирэх байхаа. Түүний ол зомог олох нь ч яах вэ? Энэ баян дүгрийн хүү дарам цагт ойрд үүгээр үзэгдээд байх боллоо. Яах гээд байгаа юм бол манай энэ охин царай өгмөөргүй юм. Энэ вандан сүрмэ хоёр юм бодох үү гэж үглэв. Цагаан сарын өмнөхөн нэг өдөр довчин нилээд боролцсон бас огт ядарсан царайгүй инээсээр ороод ирэв. 2 сар гарan явсан тэрээр хаждыг сансан нь мэдээж. Довчин хідээгээр ол зомог муутай явсан ч гэсэн өөрийгөө ихэд үнэлж би цаашид жин тэгээд байж болох юм байна гэж бодов. Хаждаа санан мөрөөдсөн түүнийг ирэхэд хажид нь алга байлаа. Авгаахаа чимдийх рүүгээ явсан байв. Довчин 9 минут ирэхэд ээж аав нь ч төдийгүй буд сэндэн хоёр ч бөөн баяр байлаа. Довчин ирсний маргааш оройн хажид ирлээ. Тэрээр уяан дээр буугаад довчин харан ичингүйрэн сайн явж ирвүү гэв. Довчин ч сайн явж ирлээ гэд одоо яана хажидад би хүрээ рүү жин тэхтээ юу гэж баахан амлалаа. Гэтэл одоо яана гараа ганцглаад хоосон ирснээ яаж хэлэх вүлээ гэж хулган бодов. Будынд хаждыг даган ороход буд сэндэн хоёр. За миний охин эрдэм ном их сурв. Довчин миний хүү аян замдаа сайн явж ирвүү. Ол зомог ихтэй ирвүү гэхтэн довчин сайн явж ирлээ гэчгээд гацхан таг болж буд дарахныхаа хөөргийг үлээх зураа. За хүрээгээр сонин сайхан юу вэ? Эх юм үзэж харвуу. Дандаараа гаадан дорилго 3 эх юм үзүүлээ биз чамд. Жин тээх ямар байна да гэж өгсрүүлэн асуув. Дорилогч толгойд охин аан хүрээ их гоё газар байна лээ гэж сув. Орой өдөш болтлоо. Будын суусан довчин өдөш ээж аав хоёроо унтсан хойно орж ирэн унтав. Тэрээр нойр нь хүрсэнгүй. Эргэж хөрвөн хэсэг хэвтснэ. Уг нь жин тээгч гоё юм аа. Даанч хаждаасаа хол байна гэдэг ч хэцүү юм. Дандарах гаадан ах хоёр, дамчаа довчин та хоёр ахиад жин тээх болвол цуг явах уу гэж асууж байсан. Гэтэл энэ удаагийнх шиг жамсран дөгөр хоёрт хууртагтаад өнгөрөх болов уу гэж бодож байснаа нам унтсан байлаа. Жанчид ирээд дөгөр баянаас хөлсөө авахар болоход тэрээр эхэд уурлаж. Та нарыг би мөнгөн хондлоод жамсрангаас хөлсөө аваарай гэж явуулсан босов. Гэтэл юу гинэ? Би та нарыг өөрийн хөсгөөр хөрөө оруулж ирсэн миний буруу юу гээд дандар гаадан дорилго 3-ыг загнаж. За та гурав манайхыг дагаж хэдэн жил миний буйныг идж байгаа билээ. Одоо байтлаа надаас хөлс нэхэх санаатай юу? Би та нарыг жамсрангаас хөлсөө авчихсан ч юм билүү яаж мэдлээ? Миний загсан хэлсэн барааг дутуу явуулсан байна. Хайран хідэн сайхан атнуудын минь онгийн хүчийг барчхаад та нар бас юу гинэ? Гэж загнахад хажуунаас нь эхнэр юмжир нь орж ирээд муу сайн юмнууд хоногийн хоолтойгоо байгаагаа их юм гэж бодохгүй. Хүний өөдөөс юу гэлээ гинэ гэж намжирдав. Угаасаа дөгөр баянд дургүй довчингийн уур нь хурж аман дээр нь үг гарч ирэн өндөлцгöd дандар ханцуунаас нь чангаагаад хилүүлсэнгүй. Гэсэн ч дөгөр баян довчин хуруугаараа чичлэн заагаад. За чи манайд нэг буурын өртөө байгаа шүү. Түүндээ хөлсийг чинь оруулсан ч буурны үнэнд хүрэхгүй шүү гэж хэлчгээд тэд нарыг тойруулан харснаа гэнэт нөгөө үнгэн залин хөдөлсөн бололтой дөгөр баян зөөлөрч. Дорилог дандар гаадан 3-т хандаж. Намар та 3-т эдшний өвхөр өгнө гэж хэлэн хоошлуулав. Дөгрийгээ мэдэх тэр 3 намар дунд нь нэг хөгшин туранхай үнэ өгөөд хайна гэдгийг мэднэ. Харин дамчаад юу ч өгсөнгүй. Бүр дамчааг зарах санаатай. Залуу хүү манад нэг ирээрээ.
танай хүргэн ах гаданч өөрийгөө яая гэж байгаа хүндээ хоногийн хоол мутаал байгаа биз гэж хэлээд сахлаа илэн мушийнх нь ихэд тавлаж буйн шинжтэй. Довчин жин тээж ирээд гэр зураа юухан хийхэн хийгээд байж байтал нэг өдөр дамчаа хүрээд ирэв. Тэрээр нэг хэлэх гэж ихэд яарсан бололтой ирээд намайг дүгүр баян адуу аваад оторт яв гинэ. Чи наадтай хамт явахгүй мүү? Гэхэд довчин шийд гаргаж чадсангүй. Дүгүр баян гэж хүний хар буурны өр гэж төлж дуустдаггүй өрөнд орсон тэрээр ихэд бодож байж шийд гаргахаар болов. Сая жин тэгээд явсан хойгуур нь дүгүр баян Эрв вандангийн дээрэд буурныхаа өрөнд авлаа гэж Эрв вандангийн хүний захиалгаар хийсэн мөнгөн хазаарыг аваад явчихсан байлаа. Харин үүнийгээ вандан буддаж хэлсэнгүй, хүүдэж хэлсэнгүй. Хэрвээ хүүдээ хэлбэл нас залуу омглон залуу хүн дүгүр баянад очиод хэрэг тарьж мэднэ гэж хашралсан хэрэг. Ерөн сая жин тээж ирээд л довчин өөртөө итгэлтэй зоримог болсон нь элт харагдана. Тэрээр бандангаар Эмилийн баавар хийлгсэн хэлмгийн санж гэж хүн. Чи их муу хийжээ. Би ийм юмд хөлс төлөхгүйгээд бандангаар хийсэн Эмилийн баавраа аваад гарахт нь бандан сүрмэ хоёр юу ч хэлсэнгүй. Харин довчин ухсхийн санжийг барьж аван багалзуурыг баавга шиг том гараараа базан ханан чахан өргөхөд нүд ам нь бүлтгэн дуугарч ис чадах санжийг хараад сүрмэ вандан хоёр хүүгийнхээ гарыг татан миний хүү болохгүй хэмээн татаж байж тавиулахад дээрээс шидсэн чулуу шиг санж лагхийн гулдайн унав. Сүрмэ сандран цээжийг нь сэвж байж гэрээсээ түшин гаргавал сая нэг амьсгаа авч тайвширсан санж мориндоо морцсон хойноо хараа жүрөн хашгирахт нь довчин газраас чулуу шүүрэн нүүлгвэс humгүй зүгтэн одов. Бандангаар ойр зуурын юм хийлэгчгээд үн хөлсөө өгөхгүй ийм тохиолдол олон гарсан билээ. Довчинд харагдаж үзэгдсэн нь энэ болохоос ямар сайндаа л сүрмэ ядуу хүнд ноён олон гихчээр энэ хүмүүс чинь ямар муухай юм бэ гэж уйлд суух. Бодож бандангийн амьдралыг бодсондоо өөр дээр нь мөнгөөр юм хийлгэхээр ирсэн хүмүүсийг бандан руу явуулдаг байв. Бандан хэдийн нутаг орондоо вандан дархан химээх нэр алдрыг авсан хэдийч бод дархны дайнд хүрэхгүй. Гэсэн хэдий ч бандан хэндэж голөгдохооргүй юм хийчихдэг болсон байв. Ямар сайндаа л хэр варгийн дархан хүн хийдэггүй хөөрөг ухах ажлыг хийх гээд хэдэн өдөр ууггүй нухад суух банданд бод дархан урам өгч. За бандан чи чаднаа. Харин эв дүү оролдлого хэрэгтэй гэж урамшуулж байлаа. Бандан хэдийгээр хөөрөг ухах гэж оролдохдоо өчнөөн чулуу хагалсан шантарсангүй нухсаар суугаад анх удаага хүнээс нэг үхрээр авсан чулуугаараа хүүдээ нэг хөөрөг хийж өгөв. Дунд гарын хийцний харлаг манан хөөргийг харсан хүн бүхэн гой сайхныг нь магтаж үн хэлсэн ч бандан яаж өгөх вүлээ. Хүүн нас бийт хүрсэн болохоор ээж сүр маань дайлан хийж өгөв. Довчинч бөөн баяр. Ганц хөөргөөр зогссонгүй. Бандан Эмилийн мод хүнээс худалдаж аваад хоошоо хийчихсэн байлаа. Нэг өдөр оруулж ирэн засаж янзалж эхлэв. Бандангийн нэртэй хэдэн адуунч овоо өсөж, ер нь ганц адуугаар зогсохгүй бог маланч бас сайн өсөж. Бандан сүрмэ хоёр ярилцаад ер нь хүүгийнхээ хурим найрыг хийхээр шийдлээ. Цагийн өрн хэдийн ирж хоёр гэрээрээ малаа төллүүлчгээд өргөн дэнж дээр буусан нэг орой бандан сүрмэ хоёр будынд ороод ирэв. Банданч нэлээд хулгаснаа угийн ийм үед гацдаг тэрээр буу даха сэндэн ихчээ та хоёрт баярлаж явдаг шүү хэмээгээд манай хүү довчин танай охин хаждыг эхнэрээ болохыг гуйж байна хэмээгээд баранзад хадаг будад барьлаа. Будаж яах учраа олохгүй сэндэн лүү харахад тэрч гисэн учраа олохгүй байлаа. Харин бандангийн ихнэр сүрмэ бид хоёр хүүхдээ жүгдэр ламаас жил усыг нь асуусан зуны сарда багтаагаад хурим найраа хий гисэн гэв. Будаж хадгийг авч авдар дээрээ тавилаа. Удалгүй ажил ундарч буд дархан бандан хоёр шэнгэрийн мод хийх ажлаа эхлэв. Сэндэн сүрмэ хоёр ноос савж эски хийх ажлын бэлтгэл хийж харин довчин хажид хоёр уулнаас түлээ түрш бэлтгэн гаднаа овоолж зуны дунд сарын ихээр довчингийнх гэсэн нэг айлын гэрийн бүх юм бэлэн болов.
Чадах ятгаараа л хийсэн болохоор буд отхон охиныхоо бандан ганц хүүгийнхээ гэрийг босгож чадлаа. Шэн гэрийнхээ найрыг хийхээр нутгийн ах дүүстэй хэл дуулгав. Нутгийн ах дүү нарын хүч, бандан сүрмаа хоёрын төмөн олонтой эв зүйтэй явдгийн хэрэг мөн буд дархны нэр нүрээр нутгийн төмөн олон цуглаж бүгд л доор бүрэндээ ганц нэг хурганы арьс, тохомны эсгий, томсон чагтаг оосор цагаан хэдийгээд бүхнээ барин ирсээр зуны энэ өдөр оройхо шиг довчингих гэж дүнхгэр гэр босоод ирлээ. Олны хүч оломгүй далаа гихчээр сайхан гэр босгож авсандаа буд бандан эхнэр сурмаа сэндэн нартайгаа эхэд баяртай байв. Гэрээ барьснаас сарын дараа буюу зуны дунд сарын шөнийн 8-нд хурим найраа хийхээр зар тараалаа.